Тэгээ хөдөөнөөс манай үйлчлэгээ авах гээд дээд боловсралтай эмэгтэй нааша хот руу бараг цогтож ирсэн. Тэгээ бид нэр хамгаалах гэж зөндөө одоо хич чадлаараа хийчихсэн. Зүгээр л одоо ингээд нөгөө нэг эмнэлэгт ингээд хэвдэх эрх мэдэл байхгүй. Тэгэл одоо чи манай өмнөх одоо захирал засамаа гэхэд чин цагдаагийн улсуудтай очижээж уушгин цорчихсан байсан. Байнга байнга өвлийн хөдөнд хөөгдөж гарч байгаа шүү дээ. Тэгээ тэрнээсээ болоод татгаа хүндрээд тэгээд эмнэлэг твтгэлэхийн тулд цагдаагийн хэд хэдэн ажилтнтай очижээж эмнэлэг твтүүлж байх жишээний. Тэгээд нөгөө үйлчлүүлэгч маань ингээд хойлоор явжснаа гинт байхгүй болчихсон. Сураг чимээгүй. Тэгээд одоогийнхтай адилхан гар утас байсан биш. Тэгээд нэлээд хэдэн сарын дараа амнасаа алдсан гэдэг ийм нэг мэт ирсэн. Тэгэхээр бүр ингээд нөгөө нэг хөдөө мал дээр ингээд аваад явчихсан, гарчихсан. Тэгээд тэр хоорондоо бол нөгөө тарчлаач амнасыг хөнөөсөн. Тэгээд яг тэр чадлаараа ингээд нөгөө нэг хамгаалах гэж оролдоод одоогийн байгаа хуулийнхаа тогтолцоонд тий одоо хүнд гэмтэл учруулах, хөнгөн гэмтэл учруулах, тарчлах гэсэн эрүүгийн хуулийн зүйл заалт байгаа шүү дээ. Тэр зүйл заалтын хүрээнд хамгаалах гэж оролдоод чадаагүй.